За сайн байна уу? Бүгдэндээ өглөө өдөр орой минь. За тэгээ миний бичлэгийг хүлээж сууж байд үздэг хүмүүстээ баярлалаа. Тэгээ лайкан дараад, сабан дараад үзээрэй. Хэвэл илүү олуулан болцгоё. За тэгээ умар дийлдэний домгоо хүлээн авч үзээрэй. Quick shower won't take too long. I'll be done just sing this song. So wrap me in plastic and make me shine. We can make a dollhouse, follow your design. Let's build a doll, got a six and twine. I can call you master, you can call me mine. Үзэгдэл маань яаж эхэлдэг вэ гэвэл даваа маань ууралж үтэй. Чи надад тийм ингээд тоглоод байна уу? Амаан тат гэл. Чи надаар хэдэн хэсэг болуулах гээгүй юм бол ингэж ажиллахаа болооч гэж тэгчих юм яа. Охин шууд тараал аллахын ки гэл арагшаа өсөрсөн боловч энэ нөөш галзуурч гэл. Тэгсэн чи даваа маань шууд өөртөө баймааргүй хурдаар урд нь гарч ирээ шууд нүүрэнд ингээ гараараа тулаа шууд хан руу савдаг. Тэгэл хан хүртэл цаана бяцраал. Энэ юу хүч вэ? Тэр намайг бяцлахаар асар их хэмжээний энерги гаргаж байна. Навш гэд би хөдөлж чадахгүй. Хар далавч чаддаг эзэн талааны дараа хүртэл ийм их хүч үлдсэн байна уу байх гэж миний гэмтэл бүр идгээгүй байгаа болохоор эсвэл энэ навш ийм мангас юм уу? Жаахан юм хэлсэн чинь нэгтлээ уурлах гэж навш гэж би түүнийг сэрээч гисэн үү гэж өөрөө зүхээ байж идэг дотроо. Тэгэл цаанаас нь шууд мягрблийн 30 шилдэг дайчд үлдэгдлүүд нь гарч ирэл. Шууд даваар харсан ч даваа шууд өөзнөр. Зогс. Эзнээ хүүлмээргүй байвал хөдөлгөөнгүй зогс гэж хэлдэг. Та нар яаж тархиа угаалгасан байсан ч хар далавч шатнаас амьд гарсан амиа хайрл. Өөз нь уурлал, уйлаа харж байдаг бүр. Тэгэл мягрблийн охин руу хараал. Би өдөө хүртэл юуны төлөө тулж байснаа гайхаад байсан юм. Гэхдээ чиний ячаар эргээ саналаа. Мягрблийн бүтээсэн там. Би одоогийн муримыг өөрчлөх болон шинээр бүтээх болно гэл. Гişгээ боллон ингээ шинэ нэртэй хамт байж чадаагүйцсэн. Бидний хамтдаа төлөвлөсөн агуу үйлийг ганцаараа байсан ч тэдний үүрийг ингээд гүйцэтгээд яаж игээ бүтээх болно гэдэг. Энэ бол миний цаашдаа тулдах шалтгаан. Миний нандин хүмүүсийг доромжилсан чамайг би яг одоо шууд алмаар байгаа ч. Би дуртай үедээ бусдыг алаад байдаг араатан биш. Би бол өөрийн бахархал болон үнэмшилтэй тулаанч. Гэр бүлийнхаа тэр нэр төрөөр барьж томорж явдаг дутмаг амтан чимээг үхэн зайлах хэрэгтэй. Гэл яг алцах гал үүдэг бицэлж бүр хамаг уурна. Тэгэл доош нь тавиал. Миний дайсан бол чиний аав. Мион юучоо гэл хэлдэг. Тэгэл цааш хараад алхажсэн чи яаж чадж байна? Яаж зүрхэлж байна гэл манай даваар шууд дайрдаг. Араас нь тэгснээр үзэгдэл маань төв тэнгэрлэг нийтлээ умард бүсийн гадаах руу шилждэг. Тэгэл гадаах хаалга манай даваа онгойлгодог. Цусандаа будагдсан байдалтай энэ тэндээ сэлэмэл зоолгосон байдалтай. Ар талд нь ингээд 30 шилдэг дайчд үлдсэн дайчд бүгд цусандаа хотголцсон. Мягрблийн охины зөвхөн бөхсөн хэсэг нь үлдсэн байдаг чэйж хэсэг нь ерөөс алга болчихсон байдаг бятраад. Тэгэл үзэгдэл маань төв тэнгэрлэг нийтлэл рүү шилждэг байгаа. Аниргуушны дөрвөн эзэдийн нэг хойсол ихний чөтгөрийн сүүдрийн дайралтын дараа сойчун ордныг сэргээх хэрэгтэй болсон. Бас 3 жилийн дайнаас болоод төв тэнгэрлэг нийтлэл хүчний талаас илүү номер бүс рүү зогтсон. Энэ эзэнгүй үед ашиглаад ерөөд бол аниргуушны хідэн цэргүүд ингээ бөөнд дайрчдаг тэрүүгээр ингээ амьд байгаа болон тэрүүгээр ингээ төв тэнгэрлэг нийтлэлийн хүмүүс гэсэн бүх хүмүүсийг хядаж байдаг байшин барилга бүгдийн төв тэнгэрлэг нийтлийн гишүүн болгоны тэдэнтэй холбоотой хүн болгоны олж хөнөө гэл. Төв тэнгэрлэг нийтлийн амьд бүхний хөнөө гэл хоёр ихэр бүх хүмүүстэй захиал. Тэгснээр хоёр ихэр бол аниргуушны дөрвөн эзэдийн нэг цэргийн зөвлөх хэдэр бөөнд дайрч байдаг. Тэдний хүч санснаас ингээд те энд үлдсэн хүмүүс нь анхаарал татахын тулд буюу муухай болон цөөн зэргүүдийн хүмүүн тарьж байгаа гэдэгт тэр удаан тисгүй санаа зовждаг. Бас тэнгэр бутлах сүх хар далавччаад та нар бас ингэж ялагдсан уу гэл. Зэргүүдийн тооноос болоод шахуулж магадгүй гэж бод байсан ч цаачун мөчийн та хоёрыг ингээд яваад өгнө гэж бодсонгүй гэл. Хэдий их золиос гарсан ч бид тэдний амнасыг хариулах гэдэг цусаар нь гэж төлнө гэл. Тэгэл төв тэнгэрлэг нийтлэл ерөөдөө төв мягрблийн байдаг цайз руу дайрдаг. Гэсэн чи урд талд нь мягрблийн 30 ширхэг шилдэг дайчд гэсэн дайчдын үл гээд олон хэсгээрээ байдаг. Мягрблийн 3 дахь хүүгүүн бас гараад ирсэн байдаг. Тэрэ мэдгүй торхойнууд агуу мё жүүний жанхууд гаргасан анхны аяллаа золиос болж байгаагаад нэр төрийн хэрэг гэж бодоорой.
шавжнууд минь гэл тэгж хэлээл. Ерөнхийдөө бол манай дээр нь бол аниргуушны үлдсэн зэргүүдэд дайнтнаа гэдэг өөрөө. Тэгээд шууд аниргуушны зэргүүдэнд байлдаад өөрөө шууд дайнтахаар болдог. Гэсэн чи цэргийн зөвлөх дотроо модал мэдээлэл задарсан байна. Нөгөө мантахаа нов шүү гэж манай мантахаа хадгалаа. Тэгэл бодоо зогсож хат нь хажуу талаас нь Мягэр плэнийг шилдэг цэргүүдийнх нь нэг нь дайрдаг. Түүнийг нь шууд аниргуушны дөрвөн эзэдээ нэг болох сарны эзэн маань ерөнхийдөө чакрамаар устгаж чаддаг байгаа. Цагаан шүний эзэн бас. Тэгэл ингээл бүх ингээ үлдсэн цэргүүд нь цагаан шүний эзэн рүү дайрахад шууд тэрийг хөлтөөгөл мөсөн болрын мөнгөн гэрэл. Тэгэл тэрүүгээр ингээд аниргуушны үлдсэн цэргүүд амиа хорлооч болтгоо өөргөө ингээд дэлбэлэнгээ нөгөө цэргүүдийг алж байдаг аниргуушны төлөө гэл нэг нэгээр нь ч болтгоо цөөлөл өөрөө бүх хийж чадах юмнуудаа хийгээл нэмэргүй юм агаа байлсшгүй алдарт гэр бүл нь ердөөл энэ үү дамшон чиний зүв байж бид аль эрт ингэх байж тэднээс айгаад байх зүйлгүй л байж гэл дамшон гэдэг нөгөө мантахад алуулдаг аниргуушны нөгөө хамгийн анхны хүн байдаг байгаа тэр залуу байдаг. Тэгэл дамшон чиний зүв байна гэл тэгсэн чи ард талаас нь шууд Мягэр 3 дахь хүүхэн нарны гэрлийг устгах харанхуй гэл өчрөд арил тэгэл нөгөө төхөрөө айх зүйл байхгүй яасан гинэ гэл бүрэлдэхүүнэл гэрлийн хуваах цусны аварсгал өчрөд арилтуудаа давхар хийгээл байдаг. Гэрлийг устгах гашуудлын ил тэгэл нөгөөх нь хоёр ихрийн маань нэг нь хаагаал ингээл бүр цусанд автгалцсан. Чи өөрөөсөө өчтөө үнтэй тулж үзээгүй биз дээ. Чиний илд өөрөөсөө сул дорой дайсныг дарах техникээр дүүрсэн байна. Гэхдээ энэ болж өрдөө шоу. Чамд өөртөөгөө тэнцвүүхэн эсвэл хүчтэй хүнтэй тулдах ямар ч догшин арин шим хилэн алга. Цусандаа живж байгаа чам шиг новш гэж хэлсэн чинь шууд ингээл цагаан шүний эзэн маань хоёр хөлийн шууд хөлдөөцсөн байдаг. Эн чинь хизээтэй гэж гэсэн чинь өөрөө тулж байхтай холбоотой биднийг хамгаалж байна. Тэр бол агуу хүн. Тэр бол цагаан шүний эзэн. Цагаан шүний эзэн намайг хамгаалж байхад би юунаас айх юм гээл. Дээрс нь би бол чиний хүчийг олоод мэдчихсэн. Чи үнэхээр агуу хүчийг эзэмшсэн байна. Гэхдээ чи гүн санаваа гэд ер нь бол амиг авч чадахгүй надын амиг авч чадахгүй бацаана гэ. Амаан таач хүчний ялгааг гэд амар их гаргаж байгаа шүү алдартай гэр бүл би бол ингээд тэ цусыг авч тээсэн ингээд тэнд нөгөөтөн шууд галзуурсан шийдэмийг хядлах гэж өөрөөсөө хүчээ ашиглаад шууд хоёр хөлийн тастаал хойш нь шиддэг. Тэгэл дээрс нь очил яг алах гэсэн хоёр талд нэсэн тэнгэрийн хоёр нь гараад ирсэн. Даваа болон шинийг яав гарч ирээ шууд дотроо ингээд дундаа шууд бяцлаад алчдаг хэрэгтэй. Тэгээ шууд цагаан шүний шулмын эзэн рүү хуйлаа зэрэг дайрдаг. Манай цагаан шүний шулм новш гэж оройтлоо. Эдийн их тайван суусан ч хөгшин манх сууч гэсэн ертөнд 9 тэнгэрийн нэг би амиа хорлох байсан ч гэсэн ядаж нэгийг нь авах хэрэгтэй. Шинэ өдөртөгтэй танд амжилт хүсье гэж тэгсэн шинэ өдөртөгч гээд байгаа цэргийн зөвлөх нь шууд гарч ирэл хоёул минь хоёр тишин шидэл. Нөгөө хоёр нь хинбэ? Муу новш чинь гэж тэгсэн чинь. Тэрүүгийн зүйлэх Каюугийн дүрээр би та нарыг хамгаалалтанд ингээд сулрахыг хүлээж байлаа. Гэхдээ 9 тэнгэр гэх ноход миний одоо хулчгаар эзэндээ дууд. Ерөнхийдөө бол 9 тэнгэр гээд байгаа энэ нохтуудаа зүгээр Мягэр плэн гэх тээ. Үүсгэн байгуулагч Мё юу ч чулуун дуудаа гэдэг. Шөнө өдөртөгч юмун ирлээ тэгдэг байгаа. Дэлгэс манай шүний эзэн маань бүр ингээд шөнө өдөртөгчээ муюун өвчүүлийг эндүүлэхийг тулд эцээ хүртэл төсөө увлах ёстой байсан ч уучлаарай шөнө өдөртөгчээ гэсэн чинь би үхэж байсан. Гэхдээ та нарын ячаар амьд гарсан. Цэргийн зөвлөх Каюугийн гэх энэ дүрийг бүтээж өдий болтол ингээ те 10-аад жил ингээ би биеэм бэлдэж ингээ биендээ тасгаж амьдралаа. Дээрс нь аниргуушны шилдэг хүчнүүд үгүй болсон. Чимээгүй харж байгаад илүү их хүчээ алдаж чадахгүй. Тиймээс өөрийгөө битээ буруутгах. Гэсэн чинь нөгөө хоёр нь гайхал юу. Юун залуу царай вэ? Шөнө өдөртөгч бас залуучих сэргэлтэнд хүрсэн юм уу? Үгүй ээ, энэ залуучих сэргэлт өөр байна. Гэт манай давааг аниргуушны өдөртөгч тэг ингээ ерөнхийдөө бол тулднаа хоёлаа гэл тэгдэг даваа болон шинийг аав. Чи биднийг давж байж түүнтэй уулзсантай гэл хоёлаа хэлдэг. Тэгэл тэгсэн чинь та нар эцээ өөртөл юм юу ч үлийн нохоо байх гээ юу. Жаараас нь шөнийн цагаан шөнө өдөртөгч маань
даваагийн аавыг та аваа. Би ингээ шинийгээ аавыг ингээ аваа тулдъя гэл. Тэгэл чакрамууд гэл шинийгээ аавыг араас нь дайраал. Агуу эртэлтийн чакрам гэл хүчтэй дайралтуудаа хийгээл ер нь бол тулж эхэлдэг. Дамсоожуугийн аав болон шөнө өдөр дээр ч хоёр шууд хоорондоо тулдаг. Манай даваагийн аав ер нь бол амар хүчтэй дайралтууд хийгээл шөнө өдөр дээр зүгээр л усны урсгал юм шиг зүгээр хөнгөн хаагаад идэг. Муугүй шүү. Аргагүй л жанхоогийн буцах замгүй нууцлаг хөндийн өдөртөгч мөн дөө. Чи гайхалтай тулааны хүчтэй юм. Гэхдээ ямар хэрэгтэй юм? Чи юм юу ч болыг тулаанд дуудаж бүтлгүүттэйж түүний нохой болсон. Амаатад чи ч бас ялагдах болно. Бүх дайралтын ус шиг урсгаж байна. Хүчтэй тэсэлт, эргэлтийн урсгалын хүч болон гээд бүх хүчнүүдийн маань яг л ингээл зүгээр л хөнгөн эргүүлчихэд байна. Дайралт хийх зураа ингээд миний хүчийг бас хайрнуулж чадаад байна гэл. Тэнгүүт даваагийн аав маань шууд өөрөө хүчтэй дайралт хийгээл. Шөнө өдөр тэр чи би ялах болно. Яаж юучулд ялагдсан ч гэсэн гэл. Цум давтах хүч чадал гэл. Өөрөө хүчтэй цохилтыг хийсэн чинь өөдгөн зүгээр хаач гсэн байдаг. Алмаазан гадаад би тасдах хөшөглөлт гэл даваагийн дайралтын хийсэн боловч зүгээр хөнгөн цохол манай даваагийн аавыг хідэн ингээ барилга дамнуулж цааш нь цөмлөө шидчихдэг. Тэснэр үзэгдэл манай шинэгийн аав болон энергишн цагаан шөнийн шулмын план руу шилждэг. Мөнгөн үүмэний энергийн арга барил давших бөмбөлөг оюуны арга барил гэл хоёр талаас хүчтэй дайралтуудаа хийгээл байж ах хооронд нь хоёр ихрийн маань дүүн амьд үлдсэн хараал ахыхаа цогцыг хараал шууд уурлал ахаа гэл шинэгийн аав руу шууд уурлал дайрах гэсэн чинь галзуу чөтгөрийн луу устгал гэл дайрсан шууд дээрс нь нэг том саваа шиг юм ирээ юу гэдэг газарт бицлаад алчдаг. Нөгөөдгийг хараал бүгд гайхал. Мөө юу ч юм гэл манай шөнө өдөр тэгсэн чинь нөгөөд нь уулзаагүй удлаа шүү ахаа. Тэгснэр энэ чаптрыг гээд дуусгаа шүү. Тэгээд дараагийн чаптрууд илүү сонирхолтой, илүү гоё болно шүү. Тэгээд лайкан дараад, сабан дараад үзээрэй. Тэгээд ялч ойрын дооны бичлэгийн чанар амар муудаад байгааз. 9 сарын 1 4-5 нас ер нь эргээ гайгүй болно шүү.